Улсын хурлын даргын кулд баруун аймагуудад ажиллаж байна. Түүний Ховд аймагт ажил хуяар орон нутгийн хэмжээнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл шийдэх шаардлагатай асуудлуудын талаар иргэд санал бодлон илэрхийллээ. Ховд аймгийн төвийн агаарын бохирдол Улаанбаатараас дутгааргүй хэмжээнд хүрсэн. Аймагт шатхууны үнөөс ч АИ-92 авто бензин 1810 төгрөг болсон зэрэг ард иргэдийн амьдрал, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудалд юун түрүүнд анхаарал хандуулах шаардлагатай байгааг орон нутгийн иргэд илэрхийлж байна. Мөн Ахмад настан чиглэсэн төрийн бодлого, хуулийн шинжилэл нүдэ олохгүй байна гэсэн шүүмжлэгч Зарим Ахмад хэллээ. 15% төгсөл зээл ягаад авахгүй зэрэг та бүх зээлээ төл дуусч байд. Дахиад ноолоор ихсээ таны тэтгэврийн зээлийг 15% болгож өгнө гэж байна. Өнөөдөр 24 сарын тэтгэврийн зээлтэй хүн энэ зээлд хамрагдаж болохгүй гэдэг. Зээлээ төлж байж энэ хөнгөлтэй зээлийн үйлчлэгэд хамрагдана. Тэтгэвэр нэмэхэд бол улс орны төсөв бол үнэхээр хүнд байна. Тэтгэврийн сан өөрөө алдагдaltaй байгаа. Зөвхөн энэ жил ихэд ахуй настангуудынхаа тэтгэврийг тавих гэж 587 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаж та бүднийхээ одоо тэтгэврийг тавьж байгаа. Тэгэхээр тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх бол бодлого бол зайлшгүй шаардлагатай байгаа. Улсын юмыг илж байгаа штэ маний мат. Энэ үн таас натурыг аваад тэгээд юу матныг үдэ татуулах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс гарч байгаагүй. Өвчин мөнгө гарлаа. Энийг одоо вакцинжуулах барих гэдэг одоо өчигсөн мөнгө төр гарлаа. Энийг өртөөж одоо нэг аргалсан шүү дээ намайг. 2008-аас 12 онд хэрэгжиж исэн Монгол мал хөтөлбөр төрөөс малчтын талаар баримтлах бодлого үргэлжлэн хэрэгжээд явах болно. Ингээд бид улсын хурлд генетикийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Хаврын жуулганаар хэлэлцээд батлагдах. Төрөөхөн бол тусгай сангийн тухай хуулийг бол улсын хурлаар бас батлагдаж гарсан гэдгийг хэлье. 2017 он бол эдийн засгийн хүндрэлийг даван туулах жил байна гэж улсын хурлын дарга уулзалтын үеэр онцолсон. Юун түрүүнд энэ он төлөх ёстой бондын үр 580 сая долларыг 3 дугаар сарын 31 гэхэд төлж барагдуулах томоохон зорилт тавин тодорхой ажлуудыг хийж эхэлсэн тухай мэдээллээ. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш манай улстай хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийж байна. 2 дугаар сарын 21 гэхэд 3 дахь удаагийн уулзалт өндөрлөнө. Валютын сангийн хөтөлбөр манад хэрэгжүүл хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж донор орнуудын дэмжлэг туслалцаа нэмэгдэнэ гэж харж байгааг улсын хурлын дарга Ховд аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэрээ танилцууллаа.